Амар байцгаана уу? Эрт үрдийн цагт нэгэн баатар хөвгүүд олон салаа замын уулзуур дээр зогсож байв гин. Нэг хүн Сунамхай нэрт, нөгөө хүн Борлог хэмээх нэртэй бүлгөө. Сунамхай хүү Борлог хүү хоёр багаасаа андалсан андууд бөгөөд холын аянд гарах болсон шалтгаан нь ижийн эцгээс сурах зүйл дуусч 90 цент хүрэхээр асыг зорихоор санаа нэгдсэн учраас тэр аж. Хоёул ижийн эцгээс унлаг аваад замд хэрэглэх ойр зур хүнс базаажээ. Сунамхай хүүгийн нэр болвос аав ээжийн өгсөн нэр биш бөгөөд хүмүүн олноос өөрийн байх байдал таацуулан хүртэж олсон нэр юм. Юу хэмээвэл Сунамхай хүн морин дээрээс элдвийг шүүрж авахдаа гаргуу сайн бөгөөд гарын сундаг мэд өөрөө имэйлэндээ наалцсан мэд хурдтай бас ивдүүтэй хүү байв. Харин Борлог анд нь болвос тостоосон бор аруул мэд игэл даруй хүү байв. Тэд хааш зорхоо ярилцав. Сунамхай хүү хэлсэн нь алсад зорж адил явдлыг олж амьдрал гэдгийг амталж баатар ёсыг сурч бэлгүүн төгөлдөрт суралцах аваас хааш зүгэлсэн ч надад айх юм алга гэж гүн бодлогошрон өгүүлв. Борлог хүү хэлсэн нь би мөн адил гэвч аль зүгтээ чиглэх вэ гэхэд Сунамхай хүү уулсын дээгүүр тэнгэрийн чөлөөнд сунан татсан солонгыг хараад түүнийг чиглээд явж үзье. Замд учиг дайралдвал чиг тодрох буйзаа гэхэд Борлог хүү зөвшөв. Борлог хүү солонго мөнх байрандаа байхгүйг бодож харалтаа байх алсад хөхрөх нэгэн уулын барааг тогтоож ажаад хөдөлцгөө. Ширүүн бороо бодрох цастай тулгаран он цагийг орон зайтай нь илээж туулав. Нөө уулын бараа тодроод ирэхэд ахуй мал айсах олон залхав. Хоёр хүү жолоо татан байр байдлыг ажвал ахуй байдал уугуул гэрээс нь тис өөр байх үед Борлог хүү сонирхон татагдав. Адуу малаа адгуулах, ахын үлээ дүүргэх, хүмүүсийн аж байдал аашцсан, дүр төрх хувцас идэл ийхүү хувьсаж нэг л үйлийг төрсөн гэрийн ёс жаягаас арай багахан өөрөөр дүүргээд буйг сонжин ажив. Өдөр сарыг илээж ажив. Яагаад юу нь өөр байгааг, яагаад хэрхэн ингэж ондоошсныг бодон ажив. Тэнгэрийн солонго баруунтаа татхад тэрийг л хүлээж байсан мэт Сунамхай хүү явахыг ятгав. Борлог андынхаа үгэнд орж явахыг зэхэн байхдаа ардаа багахан хорогдсон ч андын санааг зөвшөв. Гэтэл солонго татсан зүгт сохроор тэмүүлээд байгаа Сунамхай хүү аян замд алжааж авир ааш ихтэх болов. Ан хийхгүй хэрн хоол голох, хандтай туслахгүй хэрн буруутган зэмлэх, үг сонсохгүй чиг гаргаж жолоо заалж эхлэхэд Борлог хүү хүлцэн дэвчиж ханаад эцэст нь нэг юм дуграв. Юунд тэмүүлээд хааш явж байгаагаа хэлж айлдаж өгнө. Чиг үгүй чиний үгээр явхад надад ойлгохгүй зүйлс олон байна гэхэд Сунамхай сунаж жолоог нь булаагаад дагуулад явчихв. Борлог хүү гайхан харахад Сунамхай нэг тийш яарсан мэт хааш чиглэж буйгаа мэдэж буй мэт итгэлтэй харагдсан тул жолоогоо аваад даган дахив. Морд чийцэж шүнж золгов. Хаа зорж явааг асуухад Сунамхай хэлж байна. Хоёул анхнаасаа энэ уулсын барааг бараадах гэж бус амьдрал гэдгийн амтыг мэдрэх гэж аян замд гарсан босоо. Тиймээс харсан зүгтээ хатирч буй бүхнийг үзнэ л гэв. Маргааш нь Борлог нилээн бодлогошровч нүдээ томхон нээж Сунамхайг дагаж явв. Сунамхай буй бүхнийг үзнэ гэх хатлаа нүдэн сохор мэт байхыг анх анзаарч гин. Ийм цэцэг харж байсангүй гэд үзүүлэхэд ширвэж хараад аан л гэх юм. Ийм сонин үзэгдэлтэй юр учирч байсангүй гэхэд хэсэг баясаад цааш хөдлөх юм. Ийм амттай мах идэж үдсэнгүй гэхэд тийм химээгээд дахиад өөрийг хайх юм. Хортож хилээ түлсэн ургамлаа дахин амандаа хийх Сунамхайг хараад Борлог сая нэг ухаан сэхэ орж жолоогоо Сунамхайгаас булааж аваад тасаараа чамайг дагаж наадаж тоглож явъя гэвч ижийн эцгийн минь надад гэж өгсөн морь унлага минь наслах настай тавьж барьж адгуулж маллаж унахгүй бол эцэж туйлдаад явгарах шинж орж байна. Хоёр хөл минь хүчтэй тэнхэтэж төрсөн нутгаас хүлэглэж ирсэн унлага хүлгээ хайрлан андигнах сэтгэл надад байна. Амаараа орсон хоолыг амталж шимтлэх хил юугаа ойшож хайрлаж мэдтгүйгээс үзвэл чи харин амт байгаад ч амтыг амт гэж танихгүй хүмүүн болтой. Хол газар хамт гарснаа бодож хоёул чамайг айл амтан бараадуулаад зам салъё гэхэд Сунамхай хүү тгийл гэв.
Айл амтны бараа харагдан дөхөж очив гэтэл нэг харахад бараа тасарчхад байсанд борлог хүү дахин бодов. Сунамхайн гар эвлэг хурднаар борлогийн жолоог залаад тэр цэцгийг хартаа үлэмжийн тансаг. Энэ хардыг хартаа үнэхэрийн содон гих мэтэр харааг хуураад байсныг сайн нэг анзаарав. Төрсөн гэрээс цугтаа гарч төө зайгүй нөхөрлөж өссөн анд минь юмсан. Түүний надад зааж өгсөн зүйлсийг тоолж баршгүй олон юмсан. Одоо харин тогтож суухгүй. Өнгө алаглах орчлонг таныг их орчлон дэлгээтэй байгааг тоож ажихгүй байгаа түүнийг би танихаа боллоо хэмээн зөвхрөв. Сунамхай огцом жолоо татаад хэлсэн нь чамайг хизээ намайг танихыг оролдох юм бол гэж мөн ч удаан хүлээлээ шүү. Насны багад хүсэл гэдэг сарвайсан бүхнээ авч болдог мэт. Насан залууд хүсэл гэдэг харсан бүхэндээ тэмүүлж болдог мэт санагдавч унлаг хөлгийг эцээж сулдааж хол алсад төөрүүлж бодлуулж өргөө гэрээс алсруулан жолоо үгүй тонгочих хий салхин хүлэг гэдгийг одоо таньж автахгүй хэмээгээд борлогт нэгдчихв. Борлог гинэ тухайн орж өөрийн сарвайснаа авдаг санснаа дүүргдэг хурдан эвлэг эрдэм чадлаар сунамхай хүслийг үүдгэж түүнд хөтлөгдөн хэдий хол зүдрэн ирснээ харамсан бодов. Харийг ихэд өргөө гэрэн чиг алтуурсан байв. Тогтыг ихэд тогтож суудаг дадал үгүйрсэн байв. Бодсон ёсоор анд болсон хүлэг уналга нь үгүй болсон байв. Бүрэнхий шүн ганцаар тэнгэр ширтэн бодлогошрох борлог нас 50 төгсөн байв. 15 таад алаг дэлхийг үзэхээр жолоо атгсан борлог 35 жилийг туулахдаа алаг дэлхийгээс амттай гих юу ч олоогүй нь уйтай байв. Хүслийг танихад нас гэдэг ахар бөгөөд мөхөс ажээ. Орон гэрээ алигтай ажсан бол өргөө герт минь орчлон дэлгээтэй байжээ. Алхан бүртээ ажаа тандаа тавьсан бол алхах бүртээ тогтож суух шалтгаан олох байжтэй хэмээн ботхоос хитрхийг сонгож ухаарсан ухаарлаа тулж босоод гэрээ олохоор холын аянд мордов гинэ. Амар яцхан уу? Нэгэн дөрвөлжин дөрс байж гин. Тэр өнцгөөс халгаад дэлгэтэл шулуун болоод хойрч гин. Өнөө хоёр үзүүрээ залгаад нийлүүлтэл тойрог болон өнхөрч гин. Тойргийг өнцөглөд гурвалжинч бүтээж гин, дөрвөлжинч бүтээж гин. Өнцгийн тоо ихсэх тусам өнөөх тойрог шинжрүүгээ дөхөж гин. Хэдээр яаж өнцгөлсөн ч зай багтаамж нь төстэй гин. Өөрийгөө алсаас хартал тойрог бус цэг болон жижигэрч гин. Бүр алсаас харвал цэгч байхгүй анирчиж гин. Дотор нь ороод харвал битүү хайрцаг мэд санагдаж гин. Шулуун болгоо задалтал гэр оронгүй мэд задгаарч гин. Ингиж зүүдлээд гинэт цочин сэрээд сонин зүүд үзв хэмээн соотон хүү бодож гин. Энэ ямар утгатай зүүд вэ хэмээн ижийгээсээ асууж гин. Эцгээсээ чаргуулдаж гин. Ижийн харин мэдэхгүй гэж эцэг нь харин төвөгшөөн зугтаж хадан гэртээ байх хайрт өвөг эцгээсээ асуутал өвөг эцэг нь харин үүнийг чинь сэтгэн бодох өөрлөлтөн гэдэг юм аа гэж зүүдийг нь тайлж өгч гинэ. Миний сэтгэлгээ хідэн янзаар яаж чувсах юм бол өөрөө би яг хин юм бэ гэж өвөг эцгээсээ хүү асууж гин. Алсаас харуул чи аниргүй. Ойртоод үзвэл өчүүхэн цэг. Дэрэгдээс ч наджвал дүр хувирал. Дотроос ч харвал орчлонгоос тусгаарлагдах хүсэл. Онгичоод үзвэл өөрийгөө алдахгүй гих тэмцэл. Энэ бүхнийг нийлүүлээд эргүүлэгт чи ойролцоогоор 160-ны урттай цаг хугацаал болж оршиж байна да. Үүгээрээ чи шулуун сэтгэж тойрог урлаж гурвалжныг хідэн янзаар яаж бүтээх хэсгээс л чи хэн болж орших нь тодорхой нь байна да хэмээн өвөг эцэг нь өөрийн үрдээ өгүүлэн айлдаж өгчээ. Үүгээрээ би юу хийвэл юу болох вэ? Та минь надад тодлоод өгөөч гэхэд газрын урууд тойрог бол зогсолтгүй өнхөрч унана. Газрын өгсөөрт ямар дүрсэн ч огт хөдлөхгүй гацна. Тиймээс хөл гар ургуул. Хөл гар нь эзэн удирдлаггүй бол өмхий махнаас хэтрэхгүй тул гавал тарих ургуул. Гавал тарих сэтгэхээ сэтгэж, сэтгэхээ сэтгэж, сэтгэл зүрэхгүй бол төмөр чулуунаас ялгаагүй тул сэтгэлээ бүхэл. Сэтгэл бүхтэж харыг танихгүйд бол гинэн тэнэг. Бусдын зайлхаад автомхаа хоол идэрч төдий болдог тул сэтгэлийн галыг бадрааж яв. Гал гэдэг нь огт танихгүй хүндээ бол ирээвэр үл мэдэгдэх зүйл.
Хугас таниж мэдээд ирэхээр гал гэдэг нь аюулт догшин төлж өвтгдөг уйл. Бүрэн таньж мэдхэд алд биеийн хэмэр сүлдийг тэтгэж баатар ёсыг сэрэж дайчин эрийг хурцулж тэнгэрийн дор нартай сартайгаа тэнүүн ханхар ууластайгаа хонглог ариун ус мөрөнтэйгөө тэгш оршихын амгалан өрөөж ай олноороо айсан nii олноороо нэгдэн орших их төрийн үндэс юм гэдгийг ухаглана да. 60 хавртын энхэн чулууг утгагүй хоосон дүрслэл байлах уу, хөлтэй гартай толгойтой хүн дүрстэй байлах уу, толгойтой хэрн сэтгэл зүрэхгүй төмөр чулуун зэвсэг байлах уу, сэтгэл зүрэхтэй хэрн очлох оч цогших цог үгүй сэвтэй байлах уу, аль эсвэл тулгандаа галтай, ууландаа савтагтай, усандаа лустай, өрстэй үлдэх өвтэй, өндөр тэнгэртэй тэмүүлэх оюунтай, утга учирт мөрлөл байлах уу гэдгээ өрмөн чи өөрөө л шийддэг юм шүү хэмээгээд үлээж холдуулаад үлгийнд нь буцаагаад хийчихжээ. Та бүхэн үлгэрийнхаа үргэлжлэл болон өөр ийм ижил төстэй үлгэрүүдийг дахин сонсохыг хүсвэл follow дараарай. Баярлалаа.